Сайн мэцхан уу. Энэ бичлэгтээ Дэрсэн Малгат багийн гишүүн Роронова Зорогийн нуугдмал хүчний талаар ярилцгаална. Бичлэгээ дуустал нь үзээрэй. Тэртээ 1999 онд дийлэгцний цуврал болон үзэгчдийн хүртэл болсон цагаас эхлэн олон сэтгэл хөдлөмжүүдийг бидний хүртэл болгосон билээ. Тэгвэл одоо байгаа Вана улс дээр бид бүхний хүлээж буй хамгийн их хүлээлт өндөртэй байгаа зүйлсийн нэг бол яалтчгүй Зорогийн бүрэн хүч чадал. 2 жилийн бэлтгэлээс хойш Зоро одоо хүртэл бүрэн хүчээ нуусаар байгаа гэлцдэг. Учир юу вэ гэвэл түүний одоо хүртэл тулдаж ирсэн эсрэг талын дөрүүд Зорогийн чихчийн хурууны чилэг гаргах хэмжээнд хүчтэй байж чадаагүй лээ. Түүний тулалдсан бүх өрсөлдөгчдийг эргэн сануул Шибонди арал дээр PX7, загсан хүний арал дээр Кёзо, Панк Хазард дээр Монет, Дресроса арал дээр Пика, одоо байгаа Вана улс дээр бусад адгийн үеийн гишүүд болох Басил Хавкинс болон Киллер нартай тулалдаж хоёуланг нь алангаад өгдөг. Үүнээс харахад Зоро магадгүй нийт хүчнийхээ талыг магадгүй түүнээс ч бага хүчийг ашигласан гэлцдэг. Тиймдээ ч Кайдог ялах түлхүүр Зоротойгоо гэлцдэг. Миний бодлоор Зород саяд нэг төхөө хаки буюу улаан эзлэгчийн хаки байгаа. Мөн хааны хакич гэдэг. Ямар учраас түүнд энэ хаки байгаа вэ гэдгийг таамаглацгаая. Энэ бүхний өмнө хааны хаки гэж чухам юу вэ? Amazon Lily гүрний хатан Бао Ханкокийн дүү Марин Голдын хэлснээр хааны хаки бол бүхний дээр зогсох мөн чанар гэж тодорхойлсон байдаг. Харин Зоро дэлхийн хамгийн шилдэг сэлэмчин болох зорилготой. Мөн өөр нэг тодорхойлолт нь байглаас заяасан хаан хүний чанар буюу хин нэгний дагалдагч биш гэж тодорхойлдог. Адгийн үеийнхний нэг уруушийн хэлснээр Зоро бол хин нэгнийг дагах төрлийн хүн биш байна гэсэн бөгөөд өнгөцгөндөө хааны хаки бол бүхний дээр зогсох мөн чанар мөн байглаас заяасан хаан хүний чанарыг илэрхийлдэг. Одоо харин илүү дэлгэрэнгүй жишээ аван тайлбарлая. Хааны хакитэй хүмүүсийн нэг болох Козуки Оден энд дурддагдана. Оден бол эрхчлөлтөй хүссэн зүйлээ хийж хүссэн газраараа явдаг нэгэн. Яг л Зоро шиг. Яг жоохон төрөдлөг болохоос минь. Оден цагаан сахалтай ярилцах үедээ зүг чигийн баримжаа жоохон асуудалтай гэдэг хэлдэг. Яг л Зоро шиг. Мөн цаг нь болох үед цагаан сахалтын хүлэг дээр гарч далайн дэрэмчин болох замыг сонгодог үлээ. Одоо харин цагаан сахалтын хэлсэн үгэнд анхаарлаа хандуулцгаая. Цагаан сахалт хэлэхдээ чи хэн нэгний тушаалыг дагах төрлийн хүн биш байна гэдэг. Энэ үг уруушийн хэлсэн үгтэй яг таарч байна. Харин Оден бол хааны хакитэй бөгөөд Кайдогийн цээжийг ганган сарваар чимж өгсөн билээ. Оденыг Вана улсад иргэн ирэх үед аль хэдийн Орочи болон Кайдоноор хувилдаж түүний улсыг эрхшээлдээ оруулсан байдаг. Оден өөрийн дагалдагч нараа хамгаалахын тулд буцаж буй тосонд орж өөрийгөө золиослдог. Яагаад гэхээр тэр зөв зүйл хийж байгаа гэдэгтээ итгэж байсан. Яг л Трейлер Парк арк дээр Зоро нөхтөө хамгаалахын тулд Шичибукай Коматай тохиролцсон өөрийгөө золиослсон шиг. Ингээд харвал Зород хааны хакитай хүнд байдаг хоёр чанар хоёулаа байна. Одоо харин хааны хакитай хүний 3 дахь чанарын талаар ярилцъя. Хааны хакитай хүмүүсийн нэр дэлхийд даяар цуутай болсон байдаг. Бүх Йонкан нар усан цэргийн хамгийн том цолтой Адмирал асан Сенгоку мөн том гүрнүүдийн хаан хатан зэрэг бүгд хүч хэрэг удирдагч байдаг. Нэг үгээр манлайлах чадварыг хааны хакитэй бүхэн эзэмшсэн байдаг. Тэгвэл Зород энэ чадвар байгаа юу? Water 7 арк дээр Дэрсэн Малгатынхан дотроо хагаралдаж Усоп бага орхин гардаг үлээ. Энэ үед Зород Люфид ахмад шиг байж чадахгүй бол би ч мөн багаас гарна гэх мэтчлэн ахмад хүн ямар байх ёстойг зааж өгдөг. Мөн Франкигийн туслах түүнийг яагаад багийн ахмад нь биш юм бэ гэж гайхаж байгаагаар гардаг үлээ. Өөр нэг жишээ гэвэл Трейлер Парк дээр Люфиг байхгүй байх хооронд Зоро Дэрсэн Малгат техник чиглүүлж Мориатай тулалддаг. Бас л ялгаагүй Панк Хазард дээр Зоро Люфид юу хийх ёстойг нь ахмад байх ямар байх ёстойг нь зааж өгдөг үлээ. Ингээд харвал Зород хааны хакитэй хүмүүст байдаг 3 чанар гуруулаа байна. Одоо харин өөр нэг сонирхолтой тохиолдлыг эргэн сануул Харанхуйн хаан Рейли болон Зоро хоёрт ижил зүйлс маш олон байдаг юм билээ. Тэдний ахмад хоёулаа далайн дэрэмчдийн хаан болох хүсэлтэй. Хааны анхны хамтрагч буюу түүний баруун гарын хүн. Тэд хоёулаа дэлхийн шилдэг сэлэмчин бөгөөд ижилхэн сорвтой. Хоёулаа жоохон архичин. Хэвтэж байгаа байрлалыг харвал зүгээрс нэг тохиолдлоор ингээгүй байх. Учир нь манга зохиолын ард бүтэн баг ажиллаж байдаг учраас санамсаргүй тохиолдол гэж байдаггүй билээ.
Логикоор бодож үзвэл Зора хааны хакитай байх магадлал 85% болж таарлаа. Мөн энэ ташрамд Zeus e-спортын багийнхандаа баяр хүргэе. Эцэст нь дүгнэхэд хааны хакитай хүнд бүхний дээр зогсох мөн чанар, хэн нэгний дагалдагч биш хаан хүний чанар, бусдыг манлайлах гэсэн 3 чанар байдаг билээ. Энэ үрээд бичлэг маань өндөрлж байна. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.